BMW базаалтан тасардаггүй сэмэрдэс утас зохиомжтой бүтээгдэхүүн буюу BMW үйлдвэрийн төслийн танилцуулга. Базаалтан тасардаггүй сэмэрдэс утас BMW. Үйлдвэрийн жилд 2000-аас 10,000 тонн BMW үйлдвэрлэдэг. Композит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр нь жилд 1420-оос 12,500 тонн базаалтан хуванцар материал үйлдвэрлэнэ. Үндсэн түүхийд нь базаалт. Базаалт нь олон зэгтэй маш их түүхийд юм. Дэлхийн гадаргын цар тасны 3/1-ийг базаалтан чулуудаг эзэлж байдаг байна. Өнөө цагт базаалтыг ихэнхдээ авц замын суурь тавихад бутархай дэвсгэр чулуу байдлаар ашигладаг бөгөөд барилгын салбарч өргөнөөр ашиглаж байна. Базаалтан тасардаггүй сэмэрдэс утасны үйлдвэрлэлд явуулахдаа үйлдвэрийн үндсэн түүхий дээр тухайн орон нутгийн гарал үүсэлтэй урхаагаас олдворлодог базаалтыг ашиглах нь илүү тохиромжтой. Базаалт чулуулгын тухай илүү мэдээллийг доорх сайтуудаас олж харна уу. Базаалтан сэмэрдэсний төрлүүд. Базаалтан давуу замын арматурын сет үйлдвэрлэх, даван бус материал үйлдвэрлэх, төрөл бүрийн нийлмэл композит материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн материал бол 6-аас 21 микрометр диаметртэй 20-60 км урттай базаалтан тасардаггүй сэмэрдэс утас BMW болно. Маш нарийн сэмэрдэс базаалтын хувин буюу BS50-нд 1-ээс 3 микрометр диаметртэй 50 мм урттай сэмэрдэс ордог. Ерөнхийдөө бол BS50-г дулаан тусгаарлах ба дуу чимээ тусгаарлах материал болгон ашигладаг бөгөөд өндөр чанарын гал тэсвэртэй материал болгон ашигладаг. Базаалтан сэмэрдэсний төрлүүд. Базаалтан нарийн ширхэгтэй гол нэрийн сэмэрдэс буюу БТШВ базалтовые тонкие штапельные волокна 4-өөс 12 микрометр диаметртэй 40-өөс 60 мм дундаж урттай. БТШВ-г дулаан тусгаарлагч материал болон хавтангийн үндсэн түүхийд болгон ашигладаг. Базаалтын хайрс буюу БЧ базалтовая чишуя 1-ээс 5 микрометр зузаантай 1.5-аас 4 мм квадрат талбайтай хавтгай нэмгэн хавтай юм. БЧ-г химийн үйлчлэл тэсвэртэй түлхэц хийх, ашиглалтын удаан хугацааны туршил цохил даах, угаалгын тэсвэртэй байх, тусгаарлагч хийх, мөн лакан будганд бэхжүүлэгч байдлаар нэмэлт болгон ашигладаг. Базаалтан тасардаггүй сэмэрдэс BMW-г үйлдвэрлэх технологи. Базаалтан чулуулгийг уурхай дээр нь 3-аас 20 мм хүртэл жижиглэн BMW-гийн үйлдвэрлэв түүхийд байдлаар нийлүүлэгддэг. Базаалтын түүхийд нь чулуу хайлуулах зуухны ачаалах бункер төгөөгдөж, тогтоосон хэмжээгээр зуухан төгөөгдөж зуухыг ачаална. Чулуу хайлуулах зууханд базаалтын хайлах процесс нэмэх 1450-аас нэмэх 1600 градуст явагддаг. Базаалтын хайлш зуухны фидерт орж, тэндээс филер тэжээгчийн нүхнүүд рүү орно. Филер тэжээгчээс 6-аас 21 мм диаметртэй энгийн базаалтан сэмэрдэс татагдан гарч, ороогч машинд ороогдно. Ороогч машинд тасардаггүй сэмэрцийг бобын катушка буюу голд орооно. Бобинд ороосон утсыг сүлжих машинаар дахин ороож, тэгшхэн тавцанд хураана. Тавцанд хураасан бүтээгдэхүүнийг савлан хэрэглэгчид хүргэнэ. Базаалтан сэмэрдэсний онцлог үндсэн үзүүлэлтүүд. Өндөр бат бөх чанартай. Базаалтан сэмэрдэсний хувийн бат бөх чанар нь сайжруулсан гангийн бат бөхөөс 2.5 дахин, шилэн сэмэрдэснээс 1.5 дахин их байдаг нь нотлогджээ. Төрөл бүрийн диаметртэй сэмэрдэсний тасрах үеийн хувийн бат бөх чанарыг дараах хүснэгтээс харуулъя. Халуунд өндөр тэсвэртэй, сэмэрцийг удаан хугацаагаар ажилуулж болох температурын хүрээ хасах 200 градусаас нэмэх 600 градус. Огцом төр хугацаанд өөрчилж болох температурын өөрчлөлт нэмэх 700 градус. Халуун тэсвэртэй базаалтан чулуулгийг хэрэглэж болох ажлын температур нь нэмэх 800 градус хүртэл байдаг. Нэг удаагийн өөрчилж болох температурын өөрчлөлт нь нэмэх 1000 градус хүртэл байж болно. Хэмийн урвалд өндөр тэсвэртэй, усанд тэсвэртэй, мөн аюултай хорт бодсон тэсвэртэй, тухайлбал давсны уусмал, хүчил шүлтийн уусмал гэх мэт. Металлтай харьцуулахад базаалтан сэмэрдэс нь зэвэрлэлтэнд ордгүйгээр онцлог ялгаатай. Шилэн сэмэрдэстэй харьцуулахад шүлтэн тэсвэртэйгээр ялгагдана. BMW-гийн химийн тэсвэржилтийг дараах хүснэгтэнд харууллаа. BMW нь бусад материалуудтай харилцан зохицох өндөр чадвартай. Металл, шавар, хуванцар, цавуу гэх мэт. BMW-г ашиглан төрөл бүрийн материал үйлдвэрлэх боломжтой. Хэмэнд цутгах, утас эрэх, жижиглэх болон бусад хүйтэн технологид ашигладаг. BMW-гийн анхдагч материалууд. Хавтан, ороомог утас, жижиглсэн сэмэрдэс. BMW-гийн хавтангаар хийсэн материалууд. Шугам хоолой, арматур, цутгамлын хэв, хийцийн даавуу, торон сетг, тосон будаг зэрэг. Та бүхний анхааралд базаалтын арматур ба түүний шинж чанар, давуу талуудыг харуулъя. Ган арматурыг базаалтын хуванцэр хийцээр солих.
Базалтын хуванцар арматур БПА-гийн ашигт ажиллагаа 100%-аас багагүй байх үед БПА-г ган арматураас хамгийн багадаа гэхэд 10-аас 30% хямд үнээр борлуулах боломжтой. Базалтын хуванцар арматурын бэхлэгээ хийхдээ БНВ-гийн үндсэн хавтангийн холбогч завуугаар нааж болох бөгөөд эсвэл металл арматурыг холбогтой ижил аргаар холбож болно. Нэхмэл утасны тусламжтайгаар. Бетон эдлийг бэхжүүлэхэд базалтын хуванцар арматурыг ашигласан тухай магадлан шинжилгээний дүгнэлт. Замын гадаргуугийн чанарыг нэмэгдүүлэх, хагарал тэсвэртэй хазаадгүй ашиглалтын хугацааг нэмэгдүүлэхэд ашиглах Оросын улбаны улсын автозам ба Украины ЭШ 2001-с 2009 онд зам барилгын салбарт асфальто бетонын хүчлэлтийг бэхжүүлэхийн тулд базалтын сэмэрдэс материалыг ашиглах арга заврыг боловсруулсан бөгөөд автозам засвар зам барилгын ажил түүнийг урлон хэлбэрээр, нунтгалсан хэлбэрээр өргөн ашиглаж байна. Базалтын геосейтгийг зам барилгын ажилд бэхжүүлэгч материал болгон ашиглаж байна. Мөн нисэх онгоц буух, нисэх зурвас хийх, газрын гүний усны барилга байгууламж барихад бетон шал, ханыг тусгаарлан бэхжүүлэхэд өргөнөөр ашиглаж байна. БНВ ба БНВ материалын давуу талууд: БНВ өндөр хувийн батбөх чанартай, нүүрс төрөгчийн батбөх чанарт өгч очих ба үнэ нь 10 дахин хямд байдаг. Дулаан тусгаарлах чадвар өндөртэй, гал тэсвэртэй шинж чанартай, дуу чимээ тусгаарлах өндөр чадвартайгаас гадна дөргөн тэсвэртэй, дөргө тусгаарлах шинж чанартай. Материал нь галж чаддаггүй, дулаан тэсвэр өндөр чадвартай. Хими уруул тэсвэртэй, ус, давсны усмал, хүчил ба шүлтийн усмалд тэсвэртэй. БНВ-гэр хийсэн материалыг халаах ба ил галтай харьцахад ямар нэг хортой бодис ялгаруулдаггүй. Жиг маш бага шингээдэг, шилэн сэмэрдэстэй харьцуулахад 8 дахин бага. Ашиглалтын хугацаа өндөртэй, чиглэг орчинд байсан ч гэсэн ашиглалтын хугацаа алдагдахгүй. Базалтын тасардгүй сэмэрцээр хийсэн том диаметртэй шугам хоолойн үйлдвэрлэл. Базалтын тасардгүй сэмэрцээр том диаметртэй шугам хоолой, том диаметртэй сав, өндөр даралтын баллонууд үйлдвэрлэдэг бөгөөд ээрсэн утсаар бат бөх хөнгөн чанартай хими бодсон тэсвэртэй ашиглалтын хугацаа өндөртэй эд бүтээгдэхүүн хийцүүдийг үйлдвэрлэж байна. Автомашин үйлдвэрлэл. Автомашины дуу намсгагч, хянах самбарын дулаан, дуу чимээ тусгаарлагч материал болгон ашигладаг. Тоормсны коллаторны бэхжүүлэгч материал, дискний бэхлэгээ болон хуванцар хийцүүдэд ашигладаг. Шатадгүй композит материал болгон ашигладаг. Автомашины дугуйн үйлдвэрлэл, нунтаг сэмэрцийг эрзэний бэхжүүлэгч болгон ашигладаг. Эрчим хүч, атомын эрчим хүч, ЛЭП, электрон техникийн үйлдвэрлэл. Уурын зуухын, уурын турбин, дулааны шугам хоолой зэрэг дулааны тоног төхөөрөмжийн дулаан тусгаарлагч материал, өндөр хүчлийн цахилгаан тусгаарлагч материал, өндөр хүчлийн цахилгаан дамжуулах шугамын өргөх тулгуур хийх, лепийн тулгуурын хийц хийхэд ашиглана. Шатадгүй дулаан тусгаарлагч материал болгон ашиглах, галаас хамгаалах хаалга, кабелийн сувг, радио дэвх цацрагийн хамгаалалт болгон ашиглана. Плат үйлдвэрлэлийн бэхжүүлэгч, цахилгаан тусгаарлагч материал, электрон аппаратурын гадны их биеийн хийцийн материал болгон ашигладаг. Химийн ба нефт химийн үйлдвэрлэл. Химийн урвал тэсвэртэй материал бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шугам хоолой, аюултай хортой бодис хадгалах сав, хүчил шүүлтэх химийн бордоо амьтан ургамлын хорт бодис хадгалах сав, шугам хоолой, металл хийцээ, төмөр бетон хийцээд химийн тэсвэртэй хамгаалах доторлогоо хийх, тоос цэвэрлэх шүүлтүүр, үйлдвэрлэлийн хог хаягдлыг шүүх, өндөр температурт ажиллах шүүлтүүр хийхэд тус ашиглана. Нефт дамжуулах шугам хоолой хадгалах савыг химийн ба элэглээс хамгаалах бүрхүүл үүсгэхэд ашиглана. Шатадгүй бүрхүүл үүсгэх композит материалын үйлдвэрлэлд, галд тэсвэртэй композит материал үйлдвэрлэлд, нефт дамжуулах шугам хоолой үйлдвэрлэлд тус ашиглана.